цааны төрөлөг үзэж та бүхэнд ээж дугаараа хүрэхэд бүгэн болоод байна. За бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийг нэгэн одоо галт тогооноос үзэж та бүхэнд бас хүргэж байгаа. За галт тогооноос нэвтрүүлгийн ээж байгаа шалтгаан юу вэ гэвэл одоо мэдээж нөгөө аяг халбар сэрийгээр дамжих одоо эдгээр төрлийн одоо бохирдоос үүдэлтэй ямар одоо өвчлөл байж болох вэ? Энийг одоо нөгөө маш сайн цэвэрлэж ариутгаснараа бид нар ямар өвчлөл сэргийлж боломжтой вэ гэдгийг бид энэ удаагийнхаа эрүүл амьдралын нэвтрүүлэгт багтаахыг зорж байгаа юм. Тэгээ манай өнөөдрийн нэвтрүүлгийн одоо хамтран ажиллагчаар одоо Магниток компанийн үүсгэн байгуулагч Баяр Чимэг хамтарч ажиллаж байна. Орой өдрийн танд. Өдрийн минь. Бидний өнөөдрийн одоо яг энд байгаа шалтгааныг та бас үзэгчдэд тайлбарлаж өгөөч те. Аха. Нөгөө бид нар өмнө нь нөгөө подкастер ярьжсэн те нөгөө 3 шалтгаан байгаа гэдэг нөгөө хоол нь амттай байх, чанартай байх, аюулгүй байх гэдэг. Тэгээ аюулгүй байх үзүүлэлтэд хангахгүй байгаа болохоор нөгөө энгийн хэрнээ аяг шаад угаах процесс ямар чухал юм бэ гэдгийг энд харуулахыг зорж байгаа гэсэн. Эндээс бол одоо ингээд энэ бол сургуулийн галт байгаа тийм. Тэгэхээр эндээс бол маш бохирд одоо бохирлогдсон зүйлс орж ирээд яаж одоо нэг ямар процессор цэвэрлэгдээ буцаад нөгөө хүүхдүүдэд хоолны тийм аяг хамтаа болж очиж байгаа вэ гэдэг нь одоо өөрөө маш чухал болж байна. Ер нь одоо хоолны хамтар нь аяг гардаг шүү дээ тийм. Тэгэхээр энэ болгон ч нөгөө алдаа дутагдaltaй байх юм бол цагаас нь өвчин үүсгэгч болоод байна л гэсэн үг шүү дээ тийм. Нөгөө одоо энэ ингээ бохор аяг таав гэдэг энийг гараар угаах юм бол дутуу цэвэрлэгдэж байгаа. Тэгээд энийг цаад угаалгын машинаар угааж байгаа. Тэгээд тэр угаалгын машин бас өөрөө аягүй чухал үүрэгтэй гэсэн. Тэгэхээр эхлээд бол энэ 3 дамжлагаараа ямар ч байсан угаачж байгаа. Тэгээд манай хэд маань цаагаад аяг шаазангаа энэ машин руугаа хийж байгаа гэсэн. Тэгээд машин нь бас өөрөө аягүй чухал. Яг ажлын ачаалттай үеэр байхгүй юу гэдэг нь аягүй чухал болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүт яг чанартай бактери устгаж чадчихна уу гэдэг нь маш чухал гэсэн. Тэнгүүт энэ угаалгын машин өөрөө нэгдүгээр тооцоо сонголт нь аягүй чухал. Хүмүүс болохоор нөгөө өөрсдийнхөө хүчин чадалгүй угаалгын машин аягүй авдаг. Тэгээд тэр угаалгын машинаараа тийм зориултын бодисгүйгээр угаагаад байдаг тохиолдол байдаг байхгүй юу? Тэнгүүт энэ тоног хөрөмж маань 220 кВт-аар угааж байгаа. Тэгээд угаах процесс нь өөрөө 40-60 градус. Зайлах процесс нь өөрөө 90 градус. Энд дээр та нар одоо энэ угаалгын процессыг харах юм бол энэ дээр ингээд угааж байгаа процесс нь хэдээр байгаа нь харагдсан. Тэгээ зайлах процесс нь бас өөрөө өөр температуртай ингээд цаашаа явж байна гэсэн. За энэ дээрээс бас нөгөө тоног хөрөмж маань өөрөө энэ нөгөө усны хатуулгаас хамаарат зэвэрдэггүй гэсэн шалтгаанууд зөндөө байдаг. Тэгээд тоног хөрөмжөө бас буцаагаад цэвэрлэхгүй болохоор буцаагаад энэ аяг шаазан маань бохирдох шалтгаантай гэсэн. Тэгэхээр одоо энэ 3 дамжлагаараа явчаад ингээд зайлагдаад энэ харилцагчийн хувьд болохоор яг 2 угаалгын машин авсан гэсэн. Ачаал нь нэмэгдээд ирэнгүүт дахиад нэгийг аваад тэгээд эндээсээ гараад энэ дээр хатуулагтай байгаа. Тэр нөгөө угаагч тэр хатуулга бодис нь өөрөө аягүй чухал. Одоо буцаад бүгдээрээ яг лаборатори хүрээд ирэх юм бол эндээс дээж авна гэсэн. Тэгэнгүүт энэ нөгөө бохирдолтой энэ тавгийг яагаад аягүй чухалчилж үзэж байгаа вэ гэхээр тавг нь өөрөө хүний хоолн дээр шууд хүрж байгаа. Шууд хүрээд явж байгаа эцсийн бүтээгдэхүүн дээр хүрж байгаа болохоор энэ маш одоо аяг шаазангийн угаалгах зүйлээ маш чухал ахнэ. Тийм байна тийм. Одоо тэгээ нэг юм чинь манайхан ч бас их ярьдаг шүү дээ тий. Эцсний одоо бүх төрлийн одоо халдварууд байж болж байна. Хамгийн одоо сүүлийн үед их ярьдаг нөгөө хеликобактер энэ төргээд аягүй олон юм ярьдаг шүү дээ тий. Аяг халдвар тусгай ярьдаг ч гэдэг юм. Энийг бол маш сайн ариутгах ч гэдэг юм уу тий. Энэ болгон чинь ерөөсөө энэ процесс хэр чухал явсан бэ гэдгээс хамаарат аюултай байх уу, аюулгүй байх уу гэдгийг шийдэх гэдэг юм тий. Хоол үйлдвэрлэлийн процесс өөрөө аягүй чухал. Маш олон процесстэй. Энэ удаагийнх дээр бид нар зөвхөн угаалгыг ярьж байгаа. Угаалган дээр гэх юм бол саяны халдвар төвчрөн гэдэг гараар бохирлогдоод шүрүүний гарын ариуцсан ярьсан шүү дээ тий. Гараар бохирлогдоод ингээ хурчих юм бол бохирч байгаа гэсэн. Тэгээ дээрэс нь бас энийг зөв цэвэрхэн угаахгүй байх юм бол одоо энэ орчинд ингээ удаан байлгах юм бол бас агаараар үүснэ бохирлогдно гэсэн. Хеликобактерийн хувьд хеликобактерийн үүсгэгч нь өөрөө тодорхойгүй юм билээ яг. Гэхдээ тэр нь болохоор бас яг хоолой бохирлогддог одоо аяг шаазан халбаар дамждаг гэсэн судалгаа бол байлээ. За. Одоо ингээд нэг их газруудын хувьд одоо зүгээр нийтийн олонний газруудыг ярьж л да. Тэгээ зүгээр ингээд нэг
ийм автомат ийм угаалгын машин байхгүй өөрөөсөө гараараа угаагаад усаар зайлаад ингээ нийлүүлээд буцаага ингээ явдаг штэ тий. Энэ ер нь өөрөө ер нь хэр эрсдэлтэй юм бэ тий. Гараар угаахаар буцаад одоо бактерийг лабораториор тест ороод ирэх юм бол та илүү сайн харна гэсэн үг ойлгоно. Яг одоогийн нөхцөл байдал дээр 3 дамжлага угаалга маань яаж угаах вэ гэдгийг энэ дээр ингээд тайлбарласан байгаа. Гэхдээ манайх хамгийн эцсийн процесс маань бол аян шазаа угаагч бол хүний гараар угааснаас илүү өөр байдаг гэсэн. Тэгээ энийг баталгаажуулахын тулд лабораториор илүү тайлбарлаад хүмүүс маань илүү сайн ойлгох байна. Эдний процесс дээр бас халбах сэрээ бас аягүй чухал. Халбах сэрээг бас ариутгад угаацсан байсан. Түрүү угаажсан. Энэ процесс бол нэлээд чухал гэсэн. Хүний аманд нөгөө шууд хурж байгаа болохоор за нөгөө 9 төрлийн бактери дамжих магадлал өндөртэй. Одоо энэ ч түрүү угаагаад усаар зайлсан. Одоо ингээд энэ нэг өндөр тэм хатаагаад байх шиг байна юм уу? 85 градус. Одоо ер нь бол 85 градус 100 градус гэдэг чинь ямар ч төрлийн одоо бактери халдвар устдах боломжтой температур байгаа шүү дээ тий. Тэгэхээр манайхны яг түрүүн дахиад энийг дахин хэлээд байгаа нь манайхны нийтлэг гаргадаг алдаа нь болохоор бодисоо өрөөсөө зөв ашигладаг. Буцаад аяр шазангаа угаагчаа нөгөө бодисын бас зөв сонгодог. Тэгээ буцаагаад аяр шазан төхөөрөмж бас богцохороо аяр шазан угаагчаар угаагдсан тодорхойлогддог байна. Тийм. Тэгэхээр энэ бол чухал гэсэн. Яа юм бэ? За одоо үзэж чадахгүй маань одоо нэвтрүүлгийн дараагийн хэсгээс бид нар яагаад одоо яг энэ одоо онцлог энэ сэдвийг хөндөж авч байгаа вэ гэдгийг яг одоо нөгөө лабораторийн хэсэг маань баталгаажуулах юм. Дараагийн хэсгээс үзэж чадахгүй маань яг энэ хэсгээс одоо лабораторийн арчтаас авна мэдээж цэвэрлэг гараад ирсэн энэ одоо аяг тавагнаас бас арчтын шинжилгээ авна. Энэ хоёрыг харьцуулаад үзэхээр нөгөө төхөөрөмжөөр угаасан гараар угаасан хоёрын маань ялгаа гараад ирэх. Тэгэхээр энийг харж байгаа хүмүүс ялангуяа нөө нийтийн хоолны салбарын хүмүүс маань ч гэсэн бас энэ дээр бас анхаараарай. Гараар угаахаар ямар байдгүй мэдээж одоо нэг зориултын тоног төхөөрөмжөөр аяг тавраа угааж цэвэрлэвэл хичнээн одоо олон аюул эрсдлээс хамгаалах боломжтой вэ гэдгийг үзэгчд маань бас одоо яг энэ удаагийн дугаараар нэвтрүүлгээс үзэх боломжтой шүү. Та бүхэн маань нэвтрүүлэгтэй хамтдаа тун утгагүй бид арчтсан шинжилгээ авах болно. За эрүүл амьдрал цааны нэвтрүүлэг үзэж та бүхэнд өмнөх хэсгээр яг нөгөө нэг нийтийн хоол үйлдвэрлэлийн яг нөгөө цэвэрлэгээний процесс дээр бас ямар одоо аюул эрсдэл байдаг вэ? Энийг мэдээж одоо цэвэрлэгээ хийснээс болж бидэнд одоо ямар асуудал үүсдэг вэ гэдгийг нэвтрүүлгийн өмнөх хэсэгт хэлсэн шүү дээ. За харин одоо яг үргэлжлүүлээд үзэж та бүхэндээ яг нөгөө хоёр төрлийн лабораторийн шинжилгээний одоо арчтаас авч үзүүлэх чинь микробиологч маань яг эндээс нөгөө гараар угаагаа гараад ирсэн энэ аяг тавгнаас арчтаас авах юм. За дараагийн нэг арчтаас авах объект нь бол юу вэ гэхээр энэ нөгөө машинаар угаагаа гараад ирсэн аяг тавгнаас арчтаас аваад энэ хоёрын нөгөө нэг халдваргүй ариутгагдсан нөхцөл байдал нь ямар хөө байгаа вэ гэдгийг лабораторийн шинжилгээгээр бид нэр ил болгож харуулах гэдэг юм. Тэгэхээр одоо яг микробиологч дээр очиж тий. За одоо яг бид нар арчтаас авах гэж ах шиг байна. Та яг одоо нөгөө юу илрүүлж болох боломжтой байдаг юм бэ? Ер нь арчтсан шинжилгээгээр тий. Тэр талаас нь тайлбарж өгөөч. За арчтсан шинжилгээнд дээр бол гидсний бүлгийн одоо эмнэлэг төрүүлэгч гисний бүлгийн саханцай их мөчлөн одоо гисний бүлгийн одоо 4-5 төрлийн 4-6 төрлийн одоо эмнэлэг төрүүлэгч бактериудыг илрүүлэх боломжтой. За одоо яаж авах вэ те? Бас нэг юм авдаг юм юу байдаг бах те? Горим гэх юм уу? Одоо бол энэ яг ингээ гараар угаагаад гаргаад ирсэн байгаа. Энэ гараар угаасан мөлөөгч тийм ээ. Энэ одоо яг ингээ яг энэ процессор яваад машин руу орох өмнө
За энэ бол одоо аяг тэгээд гараар угаасан тэгээд онцор үдэн ингээд ингээд. За энийхээ бол энэ лактоз прот дээр хийсэн одоо авсан агчцаа 24 цагийн хугацаанд термостатандаа байлгаад тэгээд цааш нь юу яаж задлж ивэл цааш нь дахиад захих одоо тэжээлүүд дээрээ урьдчилж ургуулна. Одоо эндээс нөө машинаас гарч ирэхээр нь бас яг нөө шинжилгээ аваад тэгээ энэ хоёрын ялгаа мэдээж гарах бах тий. Ариутгаж байгаа нөхцөл бодол угаасаа гарна л да, гараар угааж байгаа. Өмнө нь ер нь та энэ хүү яг ялгаа харж үзчихсэн үү? Яг хоо яг энэ аяган дээр бол биш л дээ. Тийм. Тэгээ яг ариутгсан байцаар арчсан орчныг цагийн дараа бид нэр цаашаа үзүүлэлтийнхаа дагуу тэжээлүүд дээр тавина. Тэгэхээр шинжилгээний хариу бол одоо цагаар шинжилгээ бол 5 хоног 3-5 хоногийн дараа бол хариу гарна гэсэн. Ер нь одоо нөгөө микробиологч хүний хувьд яг энэ нөгөө ариутгал халдваргууд ер нь хэр чухал байдаг юм бэ? Мэдээж хамгийн чухал шүү дээ тий. Тэгээд тэр утгаараа одоо энэ хүүхдийн эрүүл ахуйг одоо шаардсан хангасан энэ нөхцөлөөр болоод одоо энэ дэр маш одоо тулгамдж байгаа асуудал ба. Тийм ч учраас одоо энэ халдваргүйжүүлэх энэ угааж ариутгах энэ юу горныг болон хэмжсэн хийсэн байх хэрэгтэй. Мөн одоо энэ орчиндөө болоод одоо халдваргүйжүүлэх тийм байгууллагуудтай хамтын гэрээтэй ажиллах гадна ариутгсан байдлаар одоо уусандар болоод одоо банкны цэвэрлэж шаардлагатай. Эрүүл амьдрал цааны нэвтрүүлэг үзэгч та бүхэнд яг нөгөө хоол үйлдвэрлэлийн хэсгээс за ялангуяа одоо нөгөө цэвэрлэгээний хэсэг дээр нь яг бид одоо нэвтрүүлгээ бэлтгэн хөргөж байна. Яагаад цэвэрлэгээний хэсгийг онцолж байгаа вэ гэхээр одоо нийтийн хоол үйлдвэрлэлд бол маш олон асуудал гардгийн нэг нь бол ерөөсөө энэ цэвэрлэгээтэй шууд холбоотой гэж одоо мэрэгчлэнүүд бол үздэг. Тэгэхээр цэвэрлэгээ маань хэр одоо баталгаатай яг одоо нөгөө стандартынхаа дагуу явж байна. Тэр хэрээрээ мэдээж нийтийн хоол үйлдвэрлэлээс бол ямар нэгэн одоо хоол хүнснээс шалтгаалсан элдв төрлийн одоо нөгөө халдвар эзний одоо халдвар төвчин ч гэдэг юм иймэрхүү юм гарахгүй байх бүрэн боломжтой. Тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид бүхэн гараар угаасан аяг тавгнаас арчтаас авлаа. За яг нөгөө нэг зориулалтын тоног төхөөрөмжөөр угаасан аяг тавгнаас бас арчтаас авлаа. Энэ арчтаас бол одоо нөгөө лабораторийн төвшөнд очиж одоо шинжилгээд нарийн одоо дүгнэлт гарах ёстой. Энэ дүгнэлттэй ч гэсэндээ үзэгч та бүхэн маань хамт байгаарай. Мэдээж аяг тавгийг маш сайн угааж ариутгаснараа бид маш олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой байдаг. Энэ одоо боломжийг яг нөгөө лабораторийн шинжилгээтэй харьцуулж баталгаажуулж харуулахын тулд бид эрүүл амьдрал цааны нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлэгтээ маань хамт байгаарай үзэгчдээ. Бол ямар аюул эрсдэлтэй вэ гэдээ хоёул өмнө ярьсан шүү дээ. Ер нь яриад байгаа. Тэгээ одоо яг нэг гарынхаа аюунаас угаагаагүй гарнаас те арчтаас авах гэж байна. Тэгээд арчтаас авсны дараа бас угаасан гарнаас бас арчтаас аваад гараа угаах нь ер нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг бид хоёр лабораторийн дүгнэлттэйгээр харуулах гэдэг байгаа юм те. Одоо ингээ арчтаас өгч те. Ер нь ингэж өмнө нь өгч үзчихсэн үү? Ер нь бол хоол үйлдвэрлэл дандаа өгдөг. Тийм. Ер нь бол 3 сарда нэг удаа заавал өгүүлдэг. Ажилчдыг заавал өгдөг. Өөрөө бас өгдөг. За одоо ингээд энэ гарнаас арчтсан шинжилгээ авлаа. Тэгээ одоо энэ маань яг одоо гараа цэмбидэл сайхан угаана. Тийм. Тэгээ гарыг угаахаараа манайхаа ингэж угаадаг байхгүй юу? Зүгээр ингээд нөгөө зайлшаа тийм ингээд зайлаа тэнгуут энэ дээр нөгөө одоо энэ дээр гар угаах
заавар байгаа. Тэгээ гар угаах заавараас гадна нөгөө эн чинь шатаамжлагтай одоо нөгөө угаах хөрөхгүй байгаа хэсэг хүмсний гадна хэсгүүд зөндөө байгаа болохоор аюу сайн зайлж тий нөгөө гарын энэ алгууд байна. Энийг яг ингээд шинжилгээгээр микроскопоор харах нь аюу сайн байна. Тэгээд ингээд гараа аюу сайн угаана. Тэгээ манайхан угаачаараа нөгөө гар угаах процесс өөрөө аюу нарийн. Тэгэнгүүт манайхан ингээд зайлж угааснаа угаачлаа гэж бодоод идэв. Сая л арчдсан шинжилгээ авахд ингээ бүр салааг нь хүртэл авч шүү дээ. Тий, тэр чинь маш аюу чухал байхгүй юу? За одоо юу нотон байгаа. Аха. Тэр нотон яачаа. Нотон гарнаас авчиж болох уу? Болно. За. Сая яг нөгөө бохор гарнаас яаж авсан яг тэр процессыг дахиад хийж байна. Угаахаар нөгөө юу маань яг хөрөнгөст арьсан байна уу юу гэдгийг харж байгаа тий. Таавал яг нэг мэрэгжлийн хүн байгаа шүү дээ. Яг ингээд нэг гартаа холбоотой үүссэн хоолны хордлого юмтай та таарлцчихсэн үү? Тэр нөгөө тохиолдол болгон case to case өөр гэдэг ааш тий. Маш олон хүчин зүйлээс гардаг. Гар бол одоо хүний хувийн ариун цэвэр бол 3 дахь хүчин зүйл. Тий. Яг тийм гэж яахгүй олон хүчин зүйлүүдийн нэг нь л гэсэн. Нэвтрүүлгийн дараагийн хэсгээс та бүхэн маань яг нөгөө гарны арчдсан шинжилгээ, тэндээс нөгөө аяг тавгнаас хүртэл арчдсан шинжилгээ авсан. Энэ бүх шинжилгээнүүдийн дүгнэлт нь ер нь ямар гарах нь вэ гэдгийг бид нар бас эргээд үзэх юм тий. Эргээд уулзцаая. За ингээд түр удахгүй нэвтрүүлэгтэйгээ бас одоо үргэлжлүүлээд үзээд байгаарай. Та бүхэн маань бас нөгөө таны та бүгдийн ерөөсөө төсөөлөөгүй ч юм уу те. За энэ нэг тийм онц биштэй гэж бодсон зүйлээс юу гарч ирэхийг бас нэвтрүүлгийн дараагийн хэсгээс та бүхэн маань үзэх болно. За эрүүл амьдрал цааны нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрч байна. За бид 5 хоногийн өмнө нэвтрүүлгийн өмнөх хэсэг дээр одоо яг нэг 4 гадаргуугаас арчдсан шинжилгээ авсан. За тухайлах юм бол гараар угаасан аяг тавг одоо тавгнаас за мөн автомат машинаар угаасан тавгны гадаргуугаас арчтаас авсан. За мөн дээрэс нь угаасан болон угаагаагүй гарнаас арчтаас авсан. Тэр одоо арчдсан шинжилгээний хариу яг одоо гарцсан байна. Эко устрогч, хим микробиологийн лаборатори эрхлэгч бидэнд бас хариун дээр нь яг нарийн ямар одоо дүгнэлт гарсан бэ гэдгийг тайлбарлаж өгөх болно. За лабораторийн шинжилгээний хариу юу гэж гарсныг та бас яг үзэгчдэд тайлбарлаж өгөөч те. За тэгээ. За тухайн өдрийн одоо шинжилгээний хариу бол одоо эзүүлсийн гадаргуу дээр бол одоо 64.10.2018 гэдэг стандартаар бол шинжилдэг. За тэгээд агааргуутан бактери, колиформ, салмонелл, E. coli, стафилококк, листера гэсэн 6 үзүүлэлтүүдээр үздэг. За тухайн шинжилгээний хариун дээр бол одоо гараар угаасан аяг болон автомат угаагчаар угаасан аяг хоёрыг харьцуулсан. Мөн одоо бохир гар болон одоо угаасан гар хоёрыг харьцуулахад автомат угаагчаар угаасан аяган дээр бол ямар нэгэн одоо өвчин үүсгэгчний бактери илрээгүй. Юугаар гараар угаасан аяган дээр бол одоо салмонелл илэрсэн байгаа нь бол энэ үр дүнгийн хуудсан дээрээс харагдаж байна. Салмонелл гэхээр би нөгөө гидсний одоо нөгөө өвчин үүсгэгч бактери гэж ойлгоод байгаа зүг үү? Тийм, гидсний бүлгийн одоо өвчин үүсгэгч бактерийн одоо нэг төрөл л доо. Яг энэ эзүүлсэн гадаргуу дээр бол үндсэн энэ 6 үзүүлэлтээр л үздэг. Тэрний бол одоо энэ салмонелл нь бол одоо гидсний бүлгийн савханцрын одоо нэг төрөл нь гэсэн үг. Одоо нөгөө угаасан болон угаагаагүй гарн дээрээс. За яг энэ дээр бол яг гидсний бүлгийн савханцруудаас бол илэрсэн. Гэхдээ яг өвчин үүсгэгч төрлөөс нь бол одоо гайгүй. Яг гараар угаасан аяг дээр бол яг илэрсэн байгаа нь үр дүнгийн хуудсан дээр бол харагдаж байна. Баярлалаа. За манай яг энэ нөгөө лабораторийн шинжилгээг эко устрогч гэдэг одоо хим микробиологийн хэмжлэгдсэн юм лаборатори байгаа тий. За сая яг одоо нөгөө
За сая лаборатори эрхлэгч сүрэн цэцэгч маань бас биднэрт яг нөгөө лабораторийн дүнэлтийг хэллээ шүү дээ. Энэ дээр бас яг нөгөө нэг өөрөө чинь ярьжсэн яг нөгөө хоол үйлдвэрлэл дээр гараа угаах нь өөрөө ямар ач холбогдолтой юм те. Тэр аяг тавгны нөгөө яг чанар стандартын шаардлага хангасан цэвэрлэгээ ямар ач холбогдолтой чухал байдаг вэ гэдгийг баг энэ нөгөө лабораторийн дүгнэлт тайлбарлаад өгчих шиг боллоо тий. Тэгээд нөгөө гаран дээр гэхэд гидсний бүлгийн бактери байж ингээд байгаа угаасаа байдаг. Гэтэ тэр нь нөгөө удаан хугацаагаар ингээд байж агаад хин нэг дархлаа унах үед үүдгөх одоо хоолны хордлого гарах нэг бас хүчин зүйл нь болж байдаг. Дархлаа унангууд одоо тэнд одоо хуримтлагдсан байгаа тэр одоо савхан цар гэх юм одоо юу юм те тэд нар итгэвчж ирнэ гэсэн үг. Бараг энгийнээр ойлгох юм бол. Тэгээ бас бид нар ганцхан хоолноос биш бас бүтээгдэхүүнээр ямар нэгэн байдлаар биендээ химийн болон физикийн бохирдлууд ерөнхийдөө авч байгаа гэсэн. Тэрэнд нь нөгөө одоо ядрах хуйч ч юм уу те буцаагаад хоолны хордлого гидсний халдвар төвчнөр өвдөх бас нэг өдөөгч нь болно. Өрсөлдөл болоод. Ахаа тэгээд эндээ бас нэг сонирхолтой юм нь болохоор нөгөө яг сальмонелла гэдэг бактери бол бид нарын хувьд бол айгүй одоо хоолны хордлого үүсгэгч бас нэг хүчин зүйл ахгүй. Энэ нь илэрсэн байна гэхээр тэгээ нөгөө ихэнх нөгөө нийтийн хоолны газруудыг яг аяр шазаа угаагчаар тий зөв угаагаасаа гараар ингээд угаахаар юу байдгүй юм байна. Тийм ээ. Гараар тэнд бол ингээд яг процесс дээр харахад бол гараараа угааж байгаа ч гэсэндээ уран амжилтгаар угаасан юм уу тий. Айгүй сайн л угаагаад байсан шүү дээ. Тий. Гэхдээ л энд бол байгаад байна тий. Мэдээж тэрийг нөгөө автомат машин руу хийсний дараа бол ингээ байхгүй болчихно тий. Тэгэхээр энэ үзүүлэлт нь буцаагаад яаж юм гэхээр аяшаа зүү угаагч нөгөө ямар нэгэн химийн, физикийн, микробиологийн харшлын дамжин бохирдлоос ерөнхийдөө бол хамгаалдаг гэдгийг ерөнхийдөө бол лабораторийн тэмцэлээс бүрэн хамгаалах хэмжээнд байна гэдгийг харуулж байна тий. Тэгэхээр ер нь бол нийтийн хоол үйлдвэрлэл үйлчлэгээн дээр байгаа аж ахуйн нэгжүүдийг илүү яг өөрсөндөө тохирсон аяшаа зүү угаагчаар угаагаасаа гэж ерөнхийдөө бол хүсэж байгаа автомат аяшаа тийгэл байх уу тий. Баярлалаа. За одоо ингээд эрүүл амьдралын нэвтрүүлэг маань яг нэг зорилт маань ерөөсөө л тий. Яг л одоо энэ цэвэрлэгээний процесс ер нь хэрхэн яаж явагддгөө гэдгийг л харуулахыг зорьсон. Тэгээд нөгөө лабораторийн шинжилгээгээр тэрийг бас нөгөө ямар байгааг нь яг энэ нотлохоотой тий. Нотлохоон суурилсан ийм одоо хэлбэрээр харуулахыг зорьсон. Тэгээд тэр маань ч гэсэндээ бас яг ингэж харагдаж байна тий. Тэгээд нэвтрүүлэгтээ бас хамтран оролцсон танд бас баярлалаа. Тэгээд мэдээж бас одоо бидэнтэй хамтран ажилласан яг энэ одоо лабораторийн хамт олондоо бас их талархлаа илэрхийлье. Эрүүл амьдралын нэвтрүүлэг энэ удаад ямар одоо сэдвийг хөндсөн бэ гэхээр мэдээж одоо яг нийтийн хоол үйлдвэрлэл ер нь одоо хоолноос үүдэлтэй хордлого юунаас болж үүддэг юм бэ? Энийн одоо хамгийн нэгдүгээрт одоо нөлөөлж байгаа хүчин зүйл бол ерөөсөө л одоо цэвэрлэгээ аяг тавгны цэвэрлэгээ одоо тухайн орчны цэвэрлэгээ одоо мэдээж гарын ариун цэвэр ямар чухал байдаг вэ гэдгийг бид дөнгөөсөө баталж нотолж харууллаа. Ингээ та бүхэн маань ч гэсэндээ бас хэрвээ нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа бол чанар стандартын шаардлага хангах хуц одоо энэ аяг тавгны цэвэрлэгээ бас хийж байгаарай гэж хэлмээр байна. Мэдээж одоо дотор нь ажиллаж байгаа хүмүүс бол гарын ариун цэврийг бол одоо маш сайн сайхан зүйтэй юм байна гэдгийг үзэж та бүхэнд бас энэ нэвтрүүлгээр хүргэхийг зорьсон. Ингээд эрүүл амьдралын нэвтрүүлгийн дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.